За та бүхэндээ Prestige шалны талаар танилцуулъя. За тасралтгүй тааруулан хаваалгах технологи ашиглан илүү байгалийн бүтэцтэй болгосон. За энэ болохоор C-Air гэдэг бүтэц байгаа. Яг гадаргууг ингээд гараараа тэмцээд үзэхээр яг тэр модыг илж байгаа юм шиг, эсвэл чулуунд хүрж байгаа юм шиг яг тэр гадаргуугийнх нь бүтэцийг яг тэр байгалийн технологиг ашиглаж хийсэн буюу C-Air гэдэг технологиг ашигласан байгаа. За энэ хөө технологийн бас даваа тал нь юу вэ гэхээр ерөөсөө яг л байгалийн модны хэв загварыг дахин давтагдахгүй байхаар бүтээснээр бол даваа талтай байдаг. За мөн манай шалан дээр болохоор TG-Tech гэдэг технологи байгаа. За энэ болохоор Transfer Guard технологи буюу дамжуултыг хамгаалдаг технологи. Энэ юусээр арзгаар барзгал шалан дээр түүнийг тавих үед дараа доод талынхаа шалны дээр арзгаар барзгал гэдэг ил гарах нөгөө хэв орох тэр үзэгдлийг ерөнхийдөө бууруулсан юм технологи байгаа. За мөн Stern Shell буюу Botbig гадаргуугийн боловсрол буюу High Density Dual Coating буюу өндөр нэгтрэлтэй давхар бүрхүүлийг бүсгэж өгсөн. За энэ нь болохоор яадаг вэ гэхээр чулуун бүрээс зураас үсгээс хамгаалж идэг зураасыг эсэргүүцэхтэй зэргийн одоо чадвартайгаар хийгдсэн байна. За тэгээд мөн том хэмжээтэй дизайныг илүү агуулжээ. За үүнийгээ илүү дэлгэрүүлээд аваад үзье. За Prestige шалмаг ерөнхийдөө 3 төрөлтэй байдаг. За чулуун, модон, клик гэсэн. За манай дээр яг одоо шоурум дээр байгаа нь болохоор чулуун болон модон байгаа. Шууд ханаднаа клик гэдэг нь болохоор яг пакетын шар шиг бие биендээ төгжигдэж ордог тэрүүгээр ялгаатай байгаа. За чулуун давхарга нь болохоор чулуун юм маань 4 давхаргаас бүрдэж байна. За яг өндөр бих бат бихийн давхарга буюу хамгийн гадар талын давхарга энэ нь өөрөө чулуун бүтцийн гарт мэдрэгдэх байдлыг бий болгохоос гадна гаднаас гэмтэл авах ямар нэгэн хутаг шууг хурц үзүүртэй зүйлийг унгахад үндсэн хэрүүг бол ямар ч нөлөөлдөггүй бүтээгдсэн байгаа. За дараагийнх нь нарийвчилсан гайдаг гадруугийн давхарга буюу энэ нь яг өөрөө чулуун бүтцийг SPC шал гэдэг нь өөрөө stone гэдэг үгнээс гаралтай яг тэр чулуун байгалийн чулуун бүтцийг агуулсан юм байгаа. За дэсвэрийн давхарга за транскрипцийн эсрэг тэнцвэржүүлэх давхарга гэдэг маань өөрөө доор нь одоо гадаргуу ямар байгаас үл хамааран дээшээгээ гэж товоож хийг өгдөггүй юм давхаргуудыг агуулсан байна. За модон давхарга маань мөн адилхан 4 үетэй. Харин клик маань болохоор 5 үеэс тогтож байна. За энэ дээр нэмэгдэж гарч ирсэн болохоор RBC давхарга гэж байгаа. За тэнцвэрийн давхарга хөөсөн давхарга гэдэг нь өөр арай өөр нэршилтэй байгаа. За тэгвэл эдгээрийг маань чулуун давхарга болохоор 60 харьцан 60 см. За тэгээд юу маань болохоор модон хэлбэр маань болохоор 1.8 харьцан 1.2 тусгай зурцгалаар ийдэг юм байна. Харин өөд нь болохоор 23 см харьцан 1.5 м хэмжээтэйгээр л ингэж гарч ирдэг байна. За үүнийг хаана ашиглавал илүү тохиромжтой вэ гэхээр санхүүгийн байгууллагууд, сүлжээ дэлгүүр, боловсролын байгууллага, органик бус засвар хийж байгаа байгууллагуудад илүү чулуун бүтц их тохиромжтой байна. За тэгвэл модны болохоор мөн арилжаанд хэрэглэдэг дотоод шаардлагатай сүлжээ дэлгүүр, борлуулалтын байгууллагуудаас хэрэгтэй байна. За клик маань болохоор хагас арилжааны зах зээл буюу дотоод засвал мөн анхны сэргээл сахал дээр л хэрэгцээтэй байдаг байна. За тэгвэл одоо бүгдээрээ технологи нэг бүрчлэн авч үзье. За янз бүрийн дизайны технологиор хамгийн сайн бодит байдлыг хэрэгжүүлсэн буюу ялгаатай дизайн гэж байгаа. За энэ болохоор нэгдүгээр том хэлбэртэй C-Air гэдэг тааруулсан хаваалгах хэрэглээ буюу яг модны бүтцийг байгалийн модон бүтц шиг ингэж харуулсан ийм бүтц байна. За энийг ингэж жижигрүүлээд аваад үзэх юм бол хоорондоо дахин давтагддаггүй байгаа. Яг л байгалийн одоо модны бүтцийг бол харуулж байгаа гэсэн үг. За дараагийнх нь болохоор дахин давтагдах хэм маягийг багасгах буюу том хэмжээтэй болгож гэсэн. Жижиг хэлбэртэй байгаа тэгэхээр одоо жишээлбэл үсгээр дихаар тэр хэн өөрөөгөө бүтэн гарч өгч чаддаггүйсэн бол том хэмжээтэй болсон. Нөгөө хэм маань өөрөө нэг юм хэсэгт байх юм маань өөрөө бүтээрээ гарч өгчдөг. Нөгөө талаараа бас нэг хайрцагт байгаа буюу нэг хайрцаг 5 ширхэг байдаг бол тэр 5 одоо ширхэг тавуулаа өөр бүтцийг бол агуулсан байдаг нэ. За ингээд хэмжээг ерөнхийдөө 150% бол томруулж өгсөө. За тэгвэл дараагийнх нь болохоор мод болон өндөр чанартай модны төрөл бүрийн өнгөний ялгаатай байдлуудыг бий болгож өгсөн. Ганцхан өнгөд хамгаалаад байхаас илүү яг бодсон бол одоо шалны баялаг өнгөт одоо тэр байдлыг нь илэрхийлэх байдлаар яг л байгалийн олон төрлийн өнгөийг бас оршуулж өгснөөр даваа талтай ах нэ. За Prestige C-Air гэдэг технологи бол өөрөө саяных байла. Энэ нь өөрөө яг бүтцийн хувьд гадна талаас ингээ харахад байгалийн модон дээр гიშгэж байгаа юм шиг эсвэл байгалийн чулуун дээр байгаа юм шиг тэр хийг ерөнхийдөө дизайны хувьд гаргаж өгч чадсанараа даваа талтай ах нэ. За тэгвэл дараагийн юм чулуун бамбай гэж байгаа. За өндөр нэгттэй хэд ягаад тооны давхар гадаргуугийн боловсролд өндөр хатуулагтай чулуун бүрээс нь зураасыг эсэргүүцэх дээд зэрэг нэмэгдүүлдэг гэж байна. Тэгэхээр ерөөсөө шалны нэг асуудал болохоор ялангуяа альбом офсын зорилттой шалын төмөр самтлын найс цаашаа байнга хөдөлгсөөс болоод дугуйд үргэлжлэн салаад зураас үсэх аюултай байдаг. За энэ бол ердийн шал байна, энэ нь манай шал байна. Тэгэхээр үүнийг ингэж нөгөө зураас үсэхгүй үгүй юу гэдгийг шалгадаг Америк нэгдсэн улсын Martindale-ийн тест гэж байдаг юм байна. За энэ тест маань өөрөө яа гэм бэ гэхээр B1 бол зураас гүгсв. B2-ыг одоо энэ тестээр гарч ирвэл зөвхөн хэдхэн зураас үсдэг. B3 олон зураастай, B4 маш харагдахуйц түүхий бол нарийн зураас байдаг. За B5 нь болохоор ерөөсө
Residuals-ийн холбог болон олон харагдах зураастай гэж. Тэгэхээр энд харьцуулсан юм болохоор B5 гэдэг зураас яхаа бидний харж байгаа. Гэтэл манай шал болохоор B1-ээс B2 энэ тестийн хувьд зураггүй буй зураасгүй за зөвхөн хэдхэн зураас гэдэг энэ амьдлалтад хамаарагдгаараа давуу талтай юм ба. За тэгвэл 3 дахь технологи нь ямар технологи гэхээр TG-Tech гэдэг технологи байгаа. Энэ дандаа R гэсэн үгтэйгээ патент ирэх авсан байгаа гэсэн. За тэгэхээр 5 мм-ийн зузаантай өндөрт буюу зузаантай LG-ийн шалжид гадаргуухаас хамгаалах технологи буюу TG технологи нь шалны хэвний эсрэг буюу доор байгаа шалны овоолт товоолтын эсрэг тэгээд доор байгаа зүйлийг дамжуулахгүй урт хугацаанд танцаг мэдрэмж боломжийг бий болгож байдаг. Жишээлбэл энэ бол ердийн шал байна. Жишээл ердийн шалыг ингээд тавьчихаар энэ модон шалан дээр тавьчихаар яг цаадлахаа ингээд модны доогол овон товон гэдэг харагдуулдаг те. За энэ болохоор бас ингээд цаанаа ингээд цаад шалны өөрөө муухай хар шал бол ингэж харагддаг байх нь байна. За энэ дээр бас ингээд доор шалны доор ямар нэгэн зүйл байгаад ирэхээр л ерөөсөө ингээд гараад ирдэг ажилтыг бий болгоод эхэлчих юм байна. За тэгвэл манай шалны хувьд болохоор яа гэм бэ гэхээр дулааны хязгаартын температурыг харьцуулдаг гэж байна. Ерөөсөө энэ болохоор 3 мм-тэй шал байна. Одоо 10 градусаас доош ороод ирэхэд л энэ одоо дулааныг дамжуулалт өөр юм хазаалт юм байхад харин prestige болохоор 35 градусад хүртэл энэ юу вэ? Дулааныхаа хазаалтыг бол илэрхийлж байгаа буюу дулаан дамжуулалт нь өөрөө хамгийн сайн гэдгийг илэрхийлж байна. Бусад шал болохоор 10 градусаас доош ороод ирэхээр ерөөсө дулаан дамжуулалт тэр доор халаалтын системийг дамжуулах тамуу гэдгийг харуулж байгаа юмсан. Гэтэл prestige болохоор доодох дулааны дамжуулалтыг маш өндөр градусаар дамжуулт юм аа. Тэгээд энэ дамжуулалтын дээр ингээ ISO-г авах гээд бол ингээ патент авах гээд болгоцсон. Тэгэхээр 17 оны PPT өчөөс дайлгыг авсан байгаа гэсэн. Тэгэхээр шалны доод хэвийг гаргахгүйгээс гадна бас юм дулааныг дамжуулдаг байдлаар бас онцлог давуу талтай ах нэ. За prestige-ийн дараагийн нэг давуу тал нь нэг өдрийн бүтээн байгуулалт буюу шалыг одоо ингээ хийхэд маш их юу гард юм байна л да. Барилгын ажил дээр аюу олон өдрийг зарцуулах шаардлага гард юм байна. Бусад шалууд байна. Жишээлбэл одоо өөр шал хийхэд бол за эхлээл өмнөх шалаа нураад брикет шалаа хуулж аваад тэгээд нөгөөдгөө цэвэрлээд за тэгэнгүүтээ цэвэрлснийхээ дараа дахиад нөгөө цавууга тавиад наагаад за ингээд наагаад нөгөө наасан зүйлээ хатууруулах гэж ерөнхийдөө доор хаяж 20-5 өдрийг зарцуулдаг бол prestige-ийн загварын хувьд болохоор яадаг вэ гэхээр одоо байгаа шалан дээр шууд давхарлаад наачдаг. Тэгэл нэг өдрийн ажиллал болдог байх нэ. За төрөл бүрийн загвар гэдэг маань өөрөө маш их онцлог. За клик гэдэг загвар байгаа. Клик гэдэг загвар нь болохоор ингээд төвжигддэг загварыг хэлж байна. Ингээд хоорондоо. За тэгээд энэ төвжигддэг загварын талаар бас энэ болохоор rigged core гэдэг патенттай байна. За жишээлбэл энэ болохоор шалан дэх бүх гадны биетүүдийн гадаргуурууд шилжүүлдэггүй клик загвар нөрөө энэ болохоор декорыг шалан дэх гадны бодисуудаас болж гадаргуу дээр уулмөр үлдээхгүй гэж хэлж. За тэгээд үүнээс гадна одоо энэ болохоор 1 сарын дараа гинцэн байдал харагдаж байгаа бол rigged маань ямар ч өөрчлөлт үзүүлдэг. За мөн 100% одоо ус нэвтэрдэггүй гэж байгаа. За одоо дараагийн маань одоо шал prestige шалны бас нэг давуу тал нь буюу энэ одоо клик шалны маань өөрөө RBC гэдэг энэ давхарга нь өөрөө яа гэхээр усыг шингээж өгч идэг. 100% усыг нэвтрүүлдэггүй гэдэг юм те. Гэтэл яг ийм нөө брикет шал ч юм уу те түүнтэй харьцуулах нь брикет шалын усыг өөртөө шингээгээд 20% нэ хөөгөөд ирдэг юм байна. Тэгээд тэгэхээр нөгөө завсар зай гэдэг юм гараад ирдэг бол яг энэ клик гэдэг бүтцэн өөрөө RBC буюу RCB болон POM гэдэг энэ давхарга нь өөрөө усыг маш сайн шингээж өгдөг байх нэ. За тэгээд